Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Төмөрбаатартай хамт Япон орноор аяллаа цуврал нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг өргөн барихад бэлэн болоод байна. За бид аяллаа Японы Окинава мужаар үргэлжлүүлж байна. Энэ удаа та бүхэнд Окинава нутгийн уугуул ард түмний ахуй амьдралыг харуулсан Ryukyu Mura буюу одоо Ryukyuгийн тосгон нэртэй ийм музей, одоо байгалийн музейгээр одоо очиж сурвалжсан тухайга танилцуулна. За Ryukyuгийн ард түмэн ямар шүү орон сууцтай, ямар шүү хоолунд идчихсэн, ямар хувцас хунар эдэлжсэн зэргийг одоо танилцуулсан ийм Ryukyu Mura гэдэг ийм тосгон байдаг. За энд японочууд болон гадаадын зочдгийчид олноор ирдэг ийм газраа. За ингээд одоо машинаар Окинавагийн төв Наха хотоос 40 гаруй километр аслагдсан энэ газар руу бид явж байна. За та бүхэн одоо харж байгаа бах одоо энэ Окинавагийн хот суурин бол тийм их өндөр байшин байхгүй. За байшин барилгууд хоорондоо нэлээд зайтай. Хүн ам бол одоо Токио, Осака шиг тийм шигүү биш ийм байдаг. За энд одоо Ryukyu Mura гэж үтсэн байна. 10 сарын өнөөдөр 8 байх нь шүү дээ. Тэгээ Ryukyu гэдэг бол одоо энэ Окинавагийн эртний нэр, Ryukyuгийн арлууд гэж нэрлэжсэн. За эртнээс бол одоо энэ Окинавад одоо энэ Окинава мужийг бид нар яриад байгаа шүү дээ. Одоо энэ үлээ 600 гаруй олон арал. За бидний очисон тэр Ишигакижима байна. За одоо энд ирчээд байгаа энэ Окинавагийн арал байна. Өглөө бид нар Окинава мужийн тийм ээ одоо энэ Окинава арлын одоо засаг захиргааны төв Наха хотоос ингээд машинаар энд ирсэн. За энд бол энэ тийм нэг тийм үзэсгэлэнтэй сайхан их гоё одоо энэ уул энэ төр харагдаад энд тэр Ryukyuгийн тосгон гэдэг ингээд байгуулсан байна. Энэ дээр эртний одоо энэ Ryukyu арлын буюу одоо энэ Окинава арлын ард иргэж яаж амьдарч байсан, орон сууц нь ямар шүү байсан гэдгийг одоо үзүүлсэн юм үзмэр тосгон. За тэгээд түрүүн би хэллээ одоо Ryukyu гэдэг бол Окинавагийн тийм ээ одоо эртний нэрээ гэж. Тэгээд Ryukyuгийн Вант улс гэж байсан. За тэгээ 1600 гад оны ихээр 1600 оны ихээр одоо Японы тийм ээ одоо Кагашима арал дээр байдаг баха. Сацма хан Сацма овгийнхан энэ Ryukyuгийн арлыг одоо эзэлсэн. Тэгээ одоо тэр Сацма овгийн одоо харьяанд орсон. За 1600 оны их хүртэл бол энэ арлуудаар одоо Ryukyuгийн Вант улс за өмнөд хойд дунд гэж 3 хуваагдж байгаа сүүлдээ нэгдсэн гэсэн. Тэгээд 1600 оны эхнээс одоо Японы Сацма овгийн мэдэлд очсон. За тэгээ 1871 оны хавьд байна уу да одоо Японд арчилсан өөрчлөлт гараад тэгээ энэ нутгийг бол Окинава муж гэж нэрлэдэг болсон. Ийм түүхтэй. За тэгээ өнөөдөр бас нэг богинохоо хугацаагаар энэ Ryukyuгийн одоо үндэстэн тийм ээ яснуудын одоо нутаг энэ хэрхэн яашгүй ямар ч маягаар амьдарч байсныг үзүүлсэн энэ тосгоноор ингээд явж байна.
Тэгээ энэ Окинавагийн одоо энэ орон сууц одоо ардууд энэ жирийн энэ тэгээд хаалга бол гэж байдаг юм. Ердөөсөө хаанаас болоод хаанаас. Тэгээ одоо түрүүн хэлсэн тийм ээ хаанаас нь ч орж болдог гэдэг. Тэгтэл бас үгүй юм байна. Нэг ийм чулуун ийм хаалгарахгүй юм байдаг. Тэгээд эрэгтэй хүн болоод зочид гीчд бол баруун талаар нь эмэгтэй хүмүүс бол гэрийнх нь бол ингээд дотор талаар нь орж ингээд тэр байшин руугаа очдог гэж. Эндээс нь бол их гоё юм байна. Дээдлийнх нь дээвэр нь тийм одоо шавар баар биш. Нэг эсрэг шавраар хийсэн ч юм уу да. Тэгээ хамгийн сонин бүх одоо ханан нээлттэй хаанаас нь ч орж болдог юм. Хай за зүгий. За та бүхэн ингээд Ryukyu үндэсний орон сууцны одоо дотоод зохион байгуулалтыг харж байна. За түрүүн бид бас ярьсан хан байхгүй нэг талдаа за нөгөө талдаа ч гэсэн хаалгач байхгүй. За ингээд дотор нь бол одоо гэрт хүмүүс одоо хаана сууж хаана унтах нь бол тодорхой. За гэрийн эзэн бол одоо хойморт байх жишээтэй. За эзэгтэй бол одоо гал тогоо аваар ингэж байна гэж. За тэгээд энэ өрөө дотор бол одоо жүжигчид язгууртнуудын хувцсыг бас тавьсан байна. За энэ бол одоо зочиж гийчид энэ тосгоноор ирсэн хүмүүст үзүүлэхийн тулд тавьсан байгаа бах. За ингээд айл болгонд бол одоо шанц одоо шимисен гэж Японоор нэрлэдэг. За Окинавагийнхан бол шансан гэж нэрлэдэг байна. Ийм хөгжмийн зэвсэг тавиастай байна. За зүгий. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн гал тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүссээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэрэгээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайх Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын их мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. H&H компани. Дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. H&H компани бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд дэлхийд алдартай Madison брендийн Eha аппарат, Япон улсын Pentax корпорацийн бүх төрлийн уян дурангуудыг худалдаалж байна. Бид суйрлуулсан төхөөрөмжөндөө баталгаат хугацаа өгч засвар үйлчилгээг тогтмол хийж байна. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. Энэ ингээд тэр сахарын ургамлыг ингээд оруулаад шахаад шүүс гаргаж авч байна. Тэгээ энэ Окинава болоос энэ сахарынхаа энэ ургамлаар бол бас алдартай юм байна. Тэгээд одоо энэ жуусыг надад амсуулах гээд ингээд байна. Энэ нэгэ зарддаг юм байна. Тэгээ ингээд юун дээр мөсөн дээр ингээд хийгээд甘いですよ。すみません。
아리가또 고자이마스. их чихэрлэг байна.でも美味しいですよ。甘くないですか？いや、もうそんなに甘くない。хүүхдийг сайхан чихэрлэг. За яа, хайж яасан маш. За түрүүний концерт эхэлж байна. За ингээд энэ тосхныг одоо үзэл сонирхоор ирсэн зочид гүйчид Япончуудад зориулж ингээд тодорхой цаг тутамд нутгийн аялал, нутгийн дууг ингээд сонирхолдог юм байна. За ингээд нутгийн аялал, нутгийн дуу бол яах арга байхгүй. Одоо энэ шансан буюу одоо шанц тоглосон бас нэг тийм сунжирсан ийм аялалгуутай ийм дуу байдгийн байна. За тэгээд Окинавачууд энэ дуундаа маш их дуртай юм. За ялангуяа гадаадынхан бол бас их сонирхож сонсож үзэж харж байсан. Энэ нөгөө түрүүний тэр чиса гэж нэрлэдэг байсан шүү дээ. Одоо бас нэг барын төрхтэй юм жижигхэн күкэлтэй. Одоо энэ шишимай гэж нэрлэдэг. Бас энэ чинь бол нөгөө том арлууд хоншоо өнтөрчихсэн байдаг шүү дээ. Одоо барын юу өмсчөөд ингээ бүжгэлдэг. Тэрний маск. За тэгээд энэ бол одоо нөгөө Японы хаан бол хаан байдаг да. Одоо нөгөө сүрэл тийм ээ одоо сүрлэн одоо янз янз юм хийдэг модоор тийм ээ. Одоо яг нөгөө тариачин ард түмний соёл одоо малгай, сандаал одоо тэгээд хоол ундны сав. За ийшээ.これ民族楽器ですね。За тэгээд Окинавачуудын үндэсний одоо хөгжим. За тэгээд мэдээж дорн дахны ард түмнүүдийн юутай адилхан доо. Тэгээд ятга, шанз, ёочин одоо биднээс би хуучир хүртэл байна. За шанз бол их алдартай бид нар одоо яриад байгаа шүү дээ. Энэ шамисэн гэж японоор хэлдэг. Зүгээр эднийхэн бол одоо шансин гэж нэрлэдэг юм байна. Тэгээд шансин бол одоо айл болгон 50-тай байдгаа гэдэг. Одоо ялангуяа түрүүн манай энэ Гүшикава багш, энэ Соробангийн багш бидэд өнөөдөр ингэж үйлчилж байгаа. Ялангуяа сүүлийн үед бодлоготойгоор энэ залуучууд бол бас их шансингаар хичээлж байгаа гэдэг. За ингээд энэ Окинавагийн бас одоо үндэсний хувцс, за үндэсний за ялангуяа бүжигчд юм шиг байна да. За одоо тэр шишимай гэх тийм барта бүжиг. За энэ морто бүжигч юм уу тийм ээ. За тэр доогуур нь за эрчүүд энэ тэр нэг жижигхэн музей маягийн юм байна. За энэ за ийшээ за бас л одоо үндэсний дүр төрхийг харуулсан. За эдний тэр усан зав. この船は民族的なサバニ. Энэ усан онгоц бол яг л нэг Окинава маягийн эртний за Окинава маяг гэж явах удаа одоо Японы энэ эртний маягийн усан онгоц байна. Тэгээд тэр хийц энэ би бас нэг кино үзчихсэн их сони юм байна лээ. Дотор нь ус оруулаад зөвхөн тэр ус орсон хэсэгдээ ингээд байгаад идэг. За нийлэнхүүдэд харагдгүй энэ төр гээд ингээд янз янзын бас нарийн хийцтэй юм байна лээ. За зүгөө ба. За одоо ийшээ яа. Та бүхний сонсож байгаа энэ дуу бол Японы алдартай дуучин Нацукава Римигийн Надаа соосоо гэдэг дуу. За Нацукава Рими бол за бидний аялж байгаа энэ Окинава нутаг Ишигакижима нутгийн ийм дуучин юм байгаа. За Ишигакижимад төрсөн за Окинава нутагт амьдардаг ийм дуучин. За монголчууд ялангуяа залуучууд бол Нацукава Римигийн дууг бол сайн мэддэг бас дуулах дуртай. За ингээд аялж байгаа учраас
би сумогийн их аварга Yokozuna Hakko даваа жаргалаар дамжуулаад энэ Asakawa Rimit одоо хандсан байгаа. Харамсалтай нь яг аялж байгаа үед бол ажил давхцаад бид уулзаж чадаагүй. Харин Asakawa Rimi за манай аяллаа багийнханд мөн түнчлэн манай аяллаа нэвтрүүлгийг үзэж байгаа Монгол үзэгчдэд зориулж мэдчилгээ дэвшүүлсэн. Энэ мэдчилгээг та бүхэнд хүргье. 夏川りみです。今日本とモンゴルはとても近くなっています。特に大相撲でモンゴル出身の力士さんの活躍、素晴らしいなと思います。そして、今回ですねモンゴルでなんと私のふるさと沖縄が紹介されるということを聞いて、それもまた嬉しいなと思いました。ぜひ、モンゴルの皆さんに沖縄に、遊びに来てほしいなと思います。自然がたくさんなのと、あと人もそして街もこうゆったりしているところが気に入っていただけるんじゃないかなと思います。そして、大相撲だけではなく、私からしてみれば音楽でまたモンゴルとつながっていきたいなと思います。これからもよろしくお願いいたします。夏川りみでした。За энэ Ryuko Mura буюу одоо Ryuko үндэстэн ястамч гэж хэлэх юм уу да. Одоо Окинавачууд ч та тийм ээ. За Ryuko Mura буюу Ryuko-гийн тосхон гэж нэрлсэн иймэрхүү тосхон музейд одоо бид нар ирсэн явж байгаа шүү дээ. Тэгээд энд Ryuko буюу одоо Окинавачуудын одоо эртнээс хийж ирсэн тийм шаазан ваарын урлагийг танилцуулж байгаа. Энд хүмүүс хүүхдүүд энд шаазан ваар хийж гэн. Хийцэн имийг одоо үзмэр болгоод тавьдсан байна тийм ээ. Одоо түрүү яриад байгаа чиса гэх тийм ээ. Одоо тийм үлгэрийн юм шиг энэ бар одоо айл гэр байгуулга албан байгуулга одоо орчин үед бол бүх зүйлийг хамгаалдаг чиса. Ос нэс. Ингээд эр эм гэж хоёр бас. За Хирата нугаа ос үү. Амаа ангаацсан байгаа нь бол одоо эрэхтэй эр чиса. Наадлынх нь бол эм гэж юм. За тэгээ энийг бол одоо яг хийж яаж хийдгүү эртнээс бол яаж хийж ийсэн энийг бол энд үзүүлсэн юм байна. За энэ чисаг нь түрүү бидний ярьсан. За энэ бол эм одоо амаа хамигдсан нь бол эр юм байна. Короо Окинава но якимоноですね. За энэ бол одоо Окинавачуудын эртнээс хийж ирсэн юм шаазан ваар.お酒を入れる。ここに紐を通して腰に。Энэ одоо жишээлбэл энэ дотор нь арх хийгээд энэгээр нь утас оосор хийгээд ингээ энэ хажуу талд нь хавтгай юм байна. Энэ талдаа хавтгай хараа. Энэ жоохон бөөрг дугуй байгааз. Тэгээ энэ дугуй талаараа эндээ тийм ээ ташаандаа ингээд тогтоогоод тэгээ энэгээр нь утас оруулаад ингээд хоёр талдаа ингээд бүслээд явдаг. Тэгээ дотор нь сакэ хийдэг. Ийм сонин одоо үндэсний хийсэн юм вааран савбан за ингээд тавгнууд байна. За аяг том тавг. За цайны аягнууд гэх маягтай. Тэгээд түрүү хэлсэн тэр тэнд хүүхдүүд шаазан ваар бас яаж хийдэг тухай бас яриулж жижигхэн хичээл хийж явах шиг байна.
За тэгээ түрүүний тэр чиса гэж нэрлэдэг байгаа тэр нэг айл гэрийг хамгаалдаг тэр одоо баарч гэдэг юм юу чи энэ өстой төрлөөр байна. Тэгээ энд ингээд зардаг юм байна. Тэгээ хүмүүс энэ урлаг шаазан варын урлагтай танилцаад тэгээд бас нэс нэг бэлэг дурсгалын зүйл болгож ингэж аваа. Тэр бүр том энэ тэр янз янз байна. Энэ дээгүр бүр том байна хараа. За ингээд дэшээ яваа. За ингээд Рюко тосгоныг үзэхээр ирсэн хүмүүс зориулж 2 цаг тутамд нэг удаа ийм тоглолт үзүүлдэг юм байна. За ингээд бөмбөрийн тоглолт, за бас үндэсний дуу хуур татаж үзүүлж байсан. За ийм жагсаал бас болж байна. Ийм ямар жагсаал вэ гэхээр эртээр үеийн одоо Рюко үндэстэн ястны хувцс өмссөн хүмүүс, жирийн иргэд, мөн түнжтэн одоо язгууртнууд хаад ноёдын байдлыг харуулсан ийм жагсаал хийж үзүүлж байсан. За тэгээ эндээс харж байхад бол энэ Рюкогийн хоол унд байр байшин, хувцс сунар, амьдрах хэв маягт бол хөрш одоо хятад, Малайз, Индонез, за мөн Япон овг аймагуудын нөлөө байдг нь бол бас харагдаж байсан. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн гал тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүсснээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. 絞るやつを牛が引っ張って。はいはい。先生。この写真、私がねこれ見学しているところへここで出しますね。Энэ ухраар ингээд татаад түрүүн бид тэр нэг сахарын ургамлаар ингээд
шахаа тэрний машинаар тийм ээ сок гаргаж аваад би авч уусан шүү дээ. Тэрийг бол дээр үед ингэж үхрээр татаж ингэж шахаж одоо тэр гарч иж байна. Тэр хүн авчянаараа. Тэгж шүүс хийдэг байсан байна. Дээр үед одоо тэр техник байхгүй үед шүү дээ. Тэгээ ингээд үхрээр татаад тэр нэг бөөрөнх юмор дундуур нь тэр ургамлаа оруулаад тэгээд тэрийг шахаад одоо тэр яг чахчаа тэр ургамал ингээд доошоо ийшээ гарч штэ. Тэгээд доошоо шахагдсан шүүс нь гараад тэгээд дээр үед Окинавачууд ингээд уудаг ундаагаа сахарын ундаагаа тийм ээ. Сахарч гэж нэрлэдэг юм даа сато гэж. Тэрүүгээр одоо ундаа хийдэг байсан байна. За энэ үхэр бол одоо их сонин үхэр байна. Одоо энэ арьс марьс нь ямар ч юм за одоо энтхийн жинхэнэ Окинава үхэр юм байх та. Эвэр энтер нь хоошоогоо тийм налсан маягтай. Монгол үхрүүч нь эвэр нь дээшгээ одоо оройр үгө чиглэсэн байдаг үстэй. Дээшгээ те. За тэгээ энэ халуун газар. Тэгэхээр бол энэ сахарын ургамлаар одоо шахаж ингэж хийсэн ундаа бол их л эрэлттэй байсан байж таараа. Тэр нэг сахарын юу ургамлын тэр байж шүү дээ. Тийм ээ. Чихрийн нишин гинтер гэж ярьдаг да. Айгуу тэр юм шиг байна тийм ээ. Чихрийн нишин гэж хэлэх хөстэй хаад баг. Тэгээ бодвол эндээс сахарч гаргаж авч болох. За ямар ч байсан шахаад ингээ их сайхан амттай ундаа гаргаж авдаг юм а. За энэ ундааг бол тэр нэг араатад 3 юу байгаас тэр дундуур нь оруулаад ингээ шахаад доошогоо ундаа гарч ирдэг юм байна. За за. Аригато. Коничева. Кидэ зүгттэй маснаа. Тэгээ энэ мотор хийсэн юм нэхэмлийн машин байж. Энд бол хадаас өрдөөс ороогүй. Анжаах энэ сүүлд нэгэ хийцсэн юм а дээрээс нь ингээд. Тэгээ ингээд энэ эмээ ингээд татаад ингээд кимоногийн материал ингэж хийдэг. Эртнээс ингэдэг. Одоо ч ингэж хийж байгаа гэж шүү. Яа, сумасаа аригато гозаамаштай. Эдний сав хараа. Айгуу сони юм энэ одоо ваар нөгөө түрүүний юунд хийдэг хийсэн ваар л байх та тийм ийм. Одоо манайхаа нэг Солонгос кинонд бас их харагддаг да тийм. Энд орон дахины ард түмнүүд ийм ваарн сав их хийдэг юм байна. Тэгээ эндээ юм хадгалдаг байх. Одоо энэ бол орчин үеийн биднээс одоо нөгөө химийн аргаар хийсэн нөгөө савнуудаас хамаагүй одоо эрүүл тийм ээ. Одоо хоол муудах тийм нэг хор болохгүй гэх утгаараа тийм их сайхан чанартай савнууд байгаа бах та бүр том жижигээрээ байж байна тийм ээ. За ийшээ явъя. Юунд бид нар нөгөө Ишигакижима арал дээр явж байхад гадаа яг манайх шиг ингээд үхрээ тийм ингээд чөлөөтэй газар ингээд бэлчээрлүүлсэн ямаач хүртэл ингээд чөлөөтэй газар бэлчээрлсэн харагдчихсан. Энд ямааны сараа байна. Энд нэг 2 ямаа байна. Ингээд өвс нь ямар сони юм бэ? Тийм солон маягийн өвснүүд ингээд тавьсан байх юм. Солом гэдэг нь одоо нөгөө сүрэл өвсний иш. За манайхан ч нарийн ширхэгтэй ногоон өвс, нарийн өвс идүүлдэг шүү дээ. За энд нэг 2 ямаа. Ийшээ бол хараа. Яг одоо эртний одоо энэ Окинавагийн тариачдын одоо гэр байх нь шүү дээ. Тариачдын. Гэхдээ энэ орчин үеийн одоо юу энэ төр байж л байна л да. Тосны дизель мизэл тийм ээ юуны савнууд бол байна. Гэхдээ ерөнхийдөө нэг иймэрхүү байдаг юм шиг байна. За ингээд та бүхэндээ Төмөрбаатартай хамт Япон орноор аяллаа цуврал нэвтрүүлгийн ээлжит нэгэн дугаарыг өргөн барьлаа. Энэ удаа та бүхэнд Япон улсын Окинава мужийн нутаг дэвсгэрт эрт дээр үеэс оршин тогтнож байсан Рюкюгийн вант улсын тухай товчхон танилцуулж, Рюкю үндэстэн ястны орон сууц, хоол унд, хувцас хонор эд үлгийн тухай танилцуулсан Рюкю тосгоноор аялсан тухайга үзүүллээ.
дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.花として咲かせてあげたい